Өнөөдрийн хичээл сэтгцэн эрүүл мэнд гэдэг хичээл. За хүүхдүүдээ сэтгцэн эрүүл мэнд гэж юу вэ гэж дараах тодорхойлтуудыг дэвтэр дээр бичиж тэмдэглээрэй. Шинж тэмдэг. Бодитоор болон төсөөллөөрөө бусдаас тусгаарлагдах, орхитгоос айх, тууштай биш сэтгэл хөдлөл, огцом өөрчлөгдөх, бодит байдалтай нийцэхгүй хардамтгай, бусдын зорилго төлөвлөгөөнөөс айх, гэнэт зан ааш өөрчлөгдөх, зөвхөн хар цагаанаас сэтгэх, хүсэл сонирхол үнэт зүйлс хуримтгай. Удаан хугацаагаар сэтгэл хоосор, огцом ууртай, уураа барьж чадахгүй, шийдэнгүй биш бусдын ятгаланд амархан автах. Сэтгцэн эмгэгүүд дотроос нас хүйс хөрөнгөчнээ гарал үүсэл харгалзахгүй хүний амьдралын аль ч үед түгээмэл тохиолдог эмгэгүүд мэдрэл сорил ба архил ядаргаа юм аа. Шинж тэмдгийг 2 хуваана. Анхаарал төвлөрөхгүй байх, нойр хямрах, байнга ядрах, толгой өвдөх, биеийн булчин бадарч хөшөөж өвдөх, бухимдаа ууртай болж ааш саммуудах, хичээл ажил хийх чадвар алдагдана, хүсэл сонирхол буурна, сэтгэл зовнин, юмнаас амархан айц зочин, шалтгаангүйгээр айж төгшин, эцэс солино. За хүүхдүүдээ сэтгцэн эмэгтэй хүмүүс туслах, дэмжих, сэтгцэн эмэг гэж юу вэ гэд дараах дүгнэлтүүдийг дэвтэрнээ бичиж тэмдэглээрэй. За сэтгцэн эмгийн хэм маяг мэдэхгүй зүйл гаргаж ирдэг. 2-т дадлыг бий болгох. 3-т туршлагаар бий болгох. 4-т сэтгэлгээний шүүлтүүр. 5. Амьдралыг тодорхойлогч. 6. Өөрийгөө хөгжүүлэх. 7. Аливаа даван туулах. 8. Логик сэтгэлгээ. За хүүхдүүдээ энэхүү зургийг ажиглаад өнөөдрийнхөө хичээл дээр үндсэн дүгнэлт бичээрэй.